Турк улсыг 14 өнөخت байж бол хамгийн их юм үзэх маршрутыг энэ дэлгэцэн дээр гарсанчлан зохиосон. За үүнийхээ дагуу бүх буудлуулан машиныхаа түрээсийг Booking.com-оор захиалж авсан байгаа. Машиныгаа бол даатгалын хамт түрээслүүлэх зүгээр аюулгүй байдал талаасаа. Мөн машин түрээслэхэд $100 депозит авнаа. Машин түрээслэж байгаа байгууллагаас. Шалтгаан нь хурдны зам ашигласны төлбөр ямар нэгэн торгууль байгуул тэрнээс суулгаж авдаг юм байлаа. За Ancient City of Telemos гэдэг нь Fethiye гэдэг юм. Энэ орхонд бол 3 евро гэнэ нэг хүн. Тэгээд энд хадан дээр ийм л юу ухсан баг. За энэ ч дээр хууч амьдарч ирсэн бололтой бас нэг хэсэг олдуурууд байгаа. Яг үндэл тийшээ орох шаардлага байхгүй. Зүгээр гадаас нь харуул хараад харахгүй бол тэр л үз. Энэ бол нэг тийм онцгой газар биш. Харин энэ дээрээс ингээ хотын ерөнхий байдлыг ингээд нэг харах юм да. Kayakoi Village гэдэг энэ хавийн оршин сууж исэн юу нутгийн иргэдийн амьдарч байсан орон сууцны хороол байсан байгаамаа. Одоо манайхаар бол зайсан хэл юм уу да. Тэгсэн чинь ингээд байхгүй бүгд ингээд орхигдоод явсан байна. Бодвол одоо шинэ илүү тавтаа тухтай байшин бий болоод тэгэл хаяал явсан баг л да. Энэ Kayakoi Village гэдэг яг Улуудын нийтэд байдаг юм. Ороход 3 евро төлж орд юм байна. Тэгээ сая орсон хүнээс энэ том талбайтай л да. Орохдоо хаашаа явбал оновчтой байх гэж энэ төлөө илүү гоё хаа гэж. Улуудын нийт дээр ингээд дээшгээ cable car-аар ингээд уулын оройр явдаг нэг үйлчлэгтэй газар гэдэг юм аа. За тэгээд машиныхаа зогсоол дээр зогсчоод ийшээ ороход уудлын юу зогсоол хагаад болдгоо гэсэн чинь нэлээд зайтай машина парклчаад тэгээд юу яд юм байна. Ийм багийнгаар бид нарыг наацаан шатлаар ингэж тээвэрлж өгд юм байна. Өвлийнхэн үлрэлтийнхаа юу н гараг баг гинэ 5 сарын өнөөдөр чинь 5 6 баха. 2 лоргийн дараагаас 102 тор гинэ. 102 торхоор юу яд юм байна энэ дээшгээ 1900 м хүртэлх стейшн руу явд юм байна. Бүр хамгийн орой руу. Одоо бол зөвхөн 1200 стейшн дээр очив нэ. Хамгийн ихний зогсоол дээр. Тэгээд хамгийн ихнийхээ зогсоол дээр очиж байгаа учраас 610 лир гинэ нэг хүн. Юугээр бол яах юм байна. 100 бол 1700 байдаг гинэ нэг хүн. Буюу 170 сая төгрөг дэж авах юм шүү дээ. Одоо бол ихнийхтэй л ингэж авчих юм байна. За тэгээд энэ дээшээ бол яваад параглайд хийн. Хүмүүсүүд нь одоо параглайд хийх хүмүүсүүд ингэж ирцгээж энэ чихрүүдээ ханаа барьцаа. За энэ Бабадаг гэдэг энэ уулын орой дээр гараад ирлээ. Оройч явахтай 1200 м дээр гарч ирсэн. За энэ 1200-аас дээшээ өшөө 1700-гийн цэг гэж нэг байна. Бүр орой дээр 1900-гийн цэг гэж үүд юм байна. Тэгээ энэ бол зөвхөн зуны цагаар ирсэн. Одоо өвлийн цаг учраас зөвхөн энэ цэг дээр хамгийн дээлтэй явж байгаа юм байна. Гэхдээ тийшээ хүмүүс үсрээл ах шүү хань. Дээшээ явдаг хүмүүсүүд нь. Тэр үсэрдэг хүмүүс тусдаа дээш тавьдаг гэж магадгүй. Бид нар бол ийшээ дээш явах юм байна л да. За 1200 м-ийн дээр ресторан. Тиймэрхүү байт юм байна. Үндсэн хоолойх нь 1000 лирээс дээшээ эхэлт юм байна. 1000-аас дээшээ. За тэгээд дунд чинь 1450 лиртэй байх шиг байна. Буюу 145 сая төгрөг гэсэн шүү дээ. 1100 сая төгрөг орчим. Тэгээ нэг милкшейк нь бол 320 гэдэг чинь 32 сая төгрөг орчим. За энэ нь бол яг энэ дээр гараад зөвөр энэ дээрээс нэг доош харчаал буух юм байна. Түүнээс бол яг бүр өөр дээр янз бүрийн гоё активити бол байхгүй. Вьетнамын Дананг дээр бол юу гэдэг шүү дээ. Дээшээ гараад янз бүр хийх активити янз бүрийн тоглоом юмнууд ихтэй. Энэ бол гараад тавцсан дэм жижиг ингэж хараад тэгээд рестораны дээр тавцсангаас харуул хараад доошоо ертөнцийг тэлдэж харчаал. Гэхдээ яг энэ дээрээс хараад бол бас юу л байна л да. Ингээд гоё үзэлттэй харагддаг юм байна. За манай буудлын бууд бассейн. Өрөө нөлөөрийн доороос ингээд доошоо орчт юм байна. За тэгээд дийшээгээ юурууга ресепшн руу. Энэ дандаа өндөр уулнууд байдаг болохоор хамгийн юм нэмэх. Босоод барилтаа байна. Хоёр том нэг хүүхдийн буудал ийм байдалтай байна. За тэгээд буудлуулгын балконтой. Балконоор шууд юу яа? Тэтгэх өнгө зөмжиг харгалцаатай. За энэ доошоо Улуудын бич маань ингээд харагдаж байна. Сая бид нар тэр дээр 1200 м очиад буудагсан.
За Бэлгүү ресторан зочд буудлын өглөөний хоол бүфэ хэлбэртэй ингээд ихэвчлэн Turkish breakfast маягийн хоол юм байна. За энэ Blue Deniz Beach гэдэг. За энэ цаашаа Blue Lagoon гэдэг юм. Тийш ортоос тусдаа төлбөр ордог бололтой юм шиг байна. Ингээд шууд алхаж орох бололцоогүй. Заавал нэг төлбөр төлөө цаагаар ордог бололтой. Наадах хэсгээр бол ингээд free. Энд бол юу яадаг? Завэр нэг өдрийн аяллаар үйлчилдэг газар аваас. За энэ завь 100-ын тулд өглөө 10 цагаас гарч ойролцоогоор 4-5 цаг алд төрөлцсөн ирдэг байгаа. Өдрийн цагаад энэ ч яваад гэсэн үг. Тэгээ суугын тулд өмнөх өдрийн заавал захиалга өгөх шаардлагатай. Тэгээ нэг хүний ойролцоогоор хамгийн амтхан $35 эхлэн дээ. За энэ шиг энэ минь нөхцөл жоох өндөр өмтэй багч таараа. Миний үнийн асуусангүй. За нэг таарлагын асууж $35 нэг хүн. Хүүхдүүд үнэгүй явуулнаа гэж байна. За нэг ийм бич байна. Энэ бич бол яг ингээд бас яг алхаад явахад бол бас тийм гоё бол биш ээ. Тэр нөө Фукокийн бич бол алхаад их зөвхөнтэй. Эзэн ширхгэр их нарийнхан учраас алхаад хөл өнцг алхах гоё. Энэ бол чулуу ихтэй хайрхтай. Тэгээд дээр чи хөл нухаад, хөлний уул нухаад өстой явахгүй маа. Өвдөд. Тэгэхээр өсөөсөөгөө таавч чинь гуталтай явахгүй бол. За өлүүдэн өдөш болж байна. Наран бараг яргацлаа. За жуулчдын зоон. Энэ Петэгийн хажууд яг энэ стил дандаа жуулч ирдэг. Орой үдс нь бол өстой сонсог болд юм байна. Үдслэнтэй. Энэ хавар үүсгэн газар нь жоохон үнэтэй. Дандаа жуулчтай төсөөс. Дунджаар нэг хоол main course гэж чинь. Дунджаар 400-500 лир. Тэгээд яг махагтай хоолмод 1000 лир, 100,000 төгрөгтэй. Тэр Турк бол Монголоос одоо хямдхан байдаггүй бол өнгөрсөн байна. Монголыг бол нугалдаг болсон 2-3 дахин болсон юм шиг.